Алтай хангаа айлсан сэнкэрдэх алс борон хязгаарын нэгэн үзэгслэн Монголын их хэлс. Уушнаруу засагтан аймгийн Дарганбаатар өнгийн хошуу. Эдүгэгийн Говьлтай аймгийн Хөхмөрт сумын нутаг. Момт мэрэгэн дээдсийн 10 айлсан энэс бույд хязгаарын ариун дагшин нутаг усандаан. Хөхмөртчүүд ононоор дэсэн сууж дээдсийн олонтыг бодраан нүүдчдийн их ахуй өг соёлоо тээж явна. Энэ нутгийн нэр алдар шүтэн Хөхмөртийн зүсээр алдарсан Хөхмөртүүлэн дээдлж ирсэн олон үеийнхэн нутаг ус араан дуудуулан улс Монголын цаг-цагийн ачааг үргэлжлэж алдрaan дурсгаж яваавлаа. Тэрл хүмүүсийн энэ цагийн нэгэн эрхэм төлөөлөл Монгол улсын алдар туяаж төвд нэмийн онцлогтой уулзаж Хөхмөртийн хөхөөг дэгэн дурсаж Хөхмөртийн дүүргэнийг аниралахаар Алтай хангын алтан заадс их Монголын эс Хөхмөртүүлийг зориулъя. Манай Монгол улс 21 аймаг 330 гаруй сумын дотор одоо мороор нэрлэгдсэн сум 2 л байгаа. Хөхмөрт, Мөнгөнмөрт гэж. Хөхмөрт сум нь бол манай одоо сум байна. Энэ Хөхмөрт таархан бол одоо тахилагтай. Ер нь бол бас морин сүдтэй. Ийм одоо энэ дэрж одоо ер нь амьдарсан буюу энэ нутгийнхаа хүмүүсийг их одоо хэмэрсэлд ажил үйлсийг тэтгэж байдаг ийм өгөөмрөлзөйтэй одоо лус хайрхан. Тэгээ одоо энэ хайрханаа манай нутгийнхан үеийн үед одоо шүтэн биширч ирсэн. Манай Баатарангийн хошууны гол одоо хөрөөд энэ нуурмаа хөрөө байсан. Энд одоо манай суур хайрхан жинс тэгэл залаа яваад тэр орхимжтэй тэгээ дандаа одоо тэр номын одоо гэгэрчсэн том одоо хотгоцнууд суурнууд жинс орхимж тэгээ тийм аа. Эдгээр бол тэр одоо хүмүүстэй номоо гэгэрүүл сайс одоо суурчсан сайхан нут байгаа юм л да. Манайх одоороос нэг адуу нэг соёлтой. Тэрний хүүхдийн зэрэг 1960-аад оны сүүлчээс гэж бүх улс орон даяар эмнэг хангалтгүй болох сум хөдөлгөөн хийсэн. Тэрүүнд одоо манайхан амжилттай орж сум нэг дээр тэнд хамгийн анхны одоо Монгол улсын спорт, эмнэг сургуулийн спорт мастер Дарсангийн Бадарч гэж юм. Эндээс төрсэн анхны мастер. Өмнө этгээдэд судаа хайрхан дүнкийж үүсийн говьд яартан хой талаар нь завхан гол мэрэлдсэн дөрвөн далайн зүгээс зөөлөн сэвшэвлээж Алтай хангай говь тал уул ус цугаар нэгэн дорорсон байгалийн нэгэн үзэгслэн Монголын их хэлс. Энэ цагийн их нүргээнээс алссайдуу Амраа Монголынгийн орон бас хөлгийн шантас хүний сэтгэлийн хатыг шалгадаг орон дэлхий. Бид нар яг Монголын одоо их хэлсний яг л одоо гол цэг дунд нь байна. За. Тэгээ энэ манай сум бол өөрөө энэ Монголын их хэлсний бараг 70 орчим хувь нь Говьлтай аймгийн Хөхмөрт сум. Тэгээ түүний дотор энэ Завхан гол баг гэж яг энэ одоо Элсэн далай дотор байдаг юм онцлог нутаг. Бид нар энэ цүнхийн гол. Тэгээ энэ урд хайрхан гэж их сайхан одоо өндөр улам манхан байна. Тэгээ энийг төшөглөөд яг л одоо энэ төв цэг дээр нь л суусгаж байна да. Завхан гол маань яг энэ хаяанд орсож байна. Завхан голын маань цаатал одоо нөгөө их буурлын цагаав их буурал хайрхан тэгэл цаашлал одоо ингээд энэ Алдар хаан тэгэл Завхны яг хангаа одоо бид нар шинэ нэг нутаг уул усны одоо улсууд ингээд төсөж байгаа. Яг энийг одоо дунд нь энэ хэлсний одоо дунд энэ ингэрдэл бид нар ингэж одоо үг дээдсээс уламжилж өстөрж ингэж л одоо цаашаа уламжилж байгаа ард түмэн. Баатарангийн хошууны гол одоо хүмүүс ламнаар бол энэ монгол хэлснээс одоо төрсэн байдгийн түүх нь одоо өвгдөж ярьдаг бидэрч бас ингээд унш судалж яхад ийм одоо их өндөр жанлавтай нутаг л да. Одоо энэ сум байгуулагдаад сумын одоо анхны дарга нар ихэд энэ Завхан гол цүнхийн голоос төрсэн байдаг. Манай жүглэгийн төвдний юм гэдэг одоо анхны дарга тэгээд энэ Ганбалдын гончиг суран Баавал дарга гэдэг ингээд цүнхийн голын 3 дарга гэдэг ингээд түүхэнд одоо байдаг энэ сум орны үүсгэлтэй холбоотой. За тэгээ алдар гавьяатай улсууд тэгвэл одоо энэ харуул хайрхан харагдаж байна. Харуул хайрханы яг одоо энэ ард цаадаар
Монгол улсын зан ундрахын пүрүү гэж их сайхан төрсөн одоо энэ хажууд ингээ харагдаж байна. За ингээд бидний яг энэ одоо сууж байгаа газар Монгол улсын начин Баасангийн онх төрсөн. Ингээ хоёр одоо улсын хүчтэй хоёр бүхэн маань бас энэ нутгаас эндээс ингээ төрсөн байна. За тэгээд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан одоо миний төрсөөх Инг Шаргал гэж Монсол компаниг үүсгэн байгуулагч. Энэ хүн маань. За тэгээд Монгол улсын одоо гавьяат багш Бавлын Даваадарч, гавьяат хуулч Бавлын Баатар ах トゥ хоёр гавьяатууд одоо бас энэ нутгаас төрсөн. Мөн одоо Ховд аймагтан бас одоо ажиллаж амьдарч байгаа Цэвэн сүрэн гэж гавьяат эмч бас энэ нутгаас одоо аав нэг энэ хонхрын одоо энэ голын бид нар ах トゥ усын улсууд ингээд энэ алдар суутай гавьяатай хүмүүс бол бас нэлийн олон одоо төрж гарсан. Малын амцтай сул сүлхэр нь халиурч энэ жил өхмөрдөд үнтэй сайхан өвөл болж байна. Сагжаахан хадуурхаар эхийн бүлээн өмөр шиг элснийхэн хормойг түшдэг уламжлалаараа саххангуултайхны отрынхан жин тухалжээ. Ийм сайхан өвөл энэ л дулаан өвөлжөөндөө аяаныг олуулаан цуглан цагийн эрдэм туурал уяачд цууд урдан хөлгмөрдийнхэн тухай ууч хөрцөөхөн зантай өвлийн жаврыг уйраан өрн цагийг наашлуулах мэт. Энэ дахгүй бол ер нь тэгээд энэ сумын ерөнхийдөө анхдагчулсан эндээсээ дөрсөн одоо анхны улсын саймалчнаар шагдарж авч ийсэн. Одоо анхны алдарт үеийг одоо гандрыг авлаа. Тэгээд одоо тэр юм чимчгээтэнгүүдэн тэрчээ хавьяат ер нь л оргин дэсэл анхсан байхгүй. Эхний үед одоо Заханголын мордчих хурдмор дэсэн гэж байгаа шүү. Манай агшаавын хоёр зинхэр морь одоо энэ Ватазаны гэдэг үний улаамор шагдарж гэдэг үний майзэг хөрмөр гэж ийм хурдмор байсан гэж байгаа шүү. Гахалтай одоо тэгээд энэ манай энэ элсний адуу жахан бярлаг энэ суудаггүй энэ хурдтай нэр нь одоо гол юундаа гэдэг. Тэгээд энэ нөө байгаль их хүнд одоо ер нь хаач вэ чадварлцсан ер нь манай энэ Захангол вагийн нутгшиг ийм хүнд юутай газар байхгүй. Ер нь энэ морь үсгэж байгаа л сумын дөдөө чадвар уралдахад шаланг болд шүү. Энэ элсэн дотор үсгэж байгаа л тэг үсэнд ингээд одоо манай саяын хуучлын сайхан мордууд байна. Энэ манай сум хүчин одоо ширэн жижиг алтар мор хөрөн мор бомбомгой хэр мор за тэгэл одоо давгагийн хэр мор хушааны хэр мор таманал хаасрангуй хонгор мор одоо тэгэл энэ урд үе мордыг та хоёр манаас ярьж байна. Энэ одоо уяаны арга барил арай жахан би бол бусмуудаас бол арай өөр гэж ойлгоод байдаг шүү дээ. Энэ бол тойрсон газруудаас. Гэхдээ манай сумч арай л өөрөө яатай. Бус газруудаас. Ер нь их чанга уйдаг юм байсан биш. Одоо ширэн жижигдэрч бол чанга. Баажин бормор бол их чанга уйдаг шүү бааж бормор гин. Тэгээ одоо энэ Бадарчихын бормор өдргээл энэ манай сумч бол айрагддаг. Ер нь л их алддаггүй сайхан мордод байсан. Морийг бол жинхэнэ л одоо тэр үед шар усан дээр байж байсан. Цагаан усан дээр ерөөсөө тэжээл гэж байхгүй. Тэгээ цагаан усаар үйдэг. Гантай бол мөн шарсандд. Миний хоёр хондон бол энэ багта сайхан давхчихсэн. За бид хондоо адргаан хавчхтан нэг уралдаж нэг гурваар оруулаад тэгэл ер нь ахиж тэрийг уралдаг. Наа хондоороо бол соёл үртлэн бол одоо сумдан төв давхсуу атоо шүү дээ. Энэ сайхан давхчихсэн. Энэ дааганд нэг 6 уралдахад тэр хүнд газрууд уралдаал одоо зайлшгүй айраг алдаагүй. Тэгсэн хэдрүүлж мэлээ олон ч дандаа 80 жилийн ойноо таарчсан сумууд тэр өндөлөл ирнэ. Гэхдээ тэгэл бас нэг морь сайхан давхиж хүн энэ бардаа явдсан шүү дээ. Ер нь тэгэл за ер нь орчиндоо гэл тэр том наадамд очих тэр их олон морьд айхамгүй ортгол тийм л морьд байсан тэр хоёр ч тийм. Тавх бол бас одоо энэ шин цагийн адуу тэгэл ер нь бас моринд ингээл одоо бас нэлээд сэтгэлээ зориулж байгаа. Багаас мал дээр өссөн. Ер нь бол одоо
сум аймагт бас морд ингээд сүүл боогод нэлээл явлаа. Яг өөрт чи одоо яг энэ мар үйж явахад ер нь онцлог зүйлүүд юу вэ? Би яг 1984 он зэрэгт орж ирсэн. За. Тэгээд тэнд яг эндэж бас багас хүүхд морин гэсэн нэртэй үйж болгүй. Тэгээд Эрдэнэтийн наадамд манай аймгийн цогтын Баатар гэж хүн байсан. Байга одоо байгаа Эрдэнэтийн хангад өртөө. тэрий дагаж мөр яад. Алуу мөрнөөс малын зэрэг. Тэгээд тэнд Эрдэнэт нэг сард хинти гэс ихний симан варон гарангуун 20-30 даатуу. Тэгээд тэнд уралдаж бид залуугийн даваад Эрдэнэтийн хэд байсан. Тэгэхэд би нэг амарчууд үжсэн. Янхны гараа. Нутгийн адуунаас хөхмөртийн буюу элсний адуу их хэхэн онцлогтой хиддэг өв сургамлан ч өөр хар туурын шигдсэн энэл хэлсэндээ тэнцэж эдлэгдэж уйд сойгдсон адуу тэгш тал газар гарахаараа сул юм шиг давхдаг гэдэг. Бас шамц шөрмөс голын тэнхээ тэсвэр төвчээр бус газрын адуунаас арай л өөр байдаг гэлцэн. Энэ уламжлалыг л цааш нь одоо нутаг орондоо тэгээд ер нь уламжилж тийхэл ирмэлзэл над төрж одоо сүүлийн тэгээд 23-4-5 жил ингээд нутагтаа адуу малтай л ингээл байна. Одоо энэ бүрдмөр соёлонд нь одоо манай эндийн адуун дээр явж байгаа ачхуу гэс би одоо авсан яг л энэ Монгол элсэн төрж торинсан адуу босоо тэгээд соёлонд одоо сумын наадамдаа төрүүлэл тэгэл баруун бүсийн даншиг наадамд одоо айрагтаал тэгээд хавчиг жилийн баяуулгийн 80 жилийн одоо бас л олон газрын хорд суулсан төрүүлсэн дээ. Тэгээд одоо сая эдгээр жилийн өмнө. Тэгээ Монгол адууны энэ одоо хорд гайхамшиг төвчээр гэдэг бол бас л энэ миний буурламаар энд байгаа адуунуудаас харагдчих. 2000 оны ихэнх үеэс баруун бүс нутагт болсон бүсийн болон аймаг сумдын төгшөөнүүд гээд томоохон уралдаануудын дэвжээн дээр Голтой аймгийн хөхмөрт сумын уяач Төвднэмийн ган зэрэг гэдэг нэрээр дуурсагдж эхэлсэн билээ. Хөхмөртийн энэл элсэн толгод дунд хөлгийн зоонд дэрвж тэрл олон буурлын ухааныг өвлөж хөхмөртөд хүлэгмэр дөөн үйж нутгасаан дуурсгаж яваа нутгийн нуруу төссөн толготой уяач бол яахын аргагүй Монгол улсын алдарт уяач Төвднэмийн ган зэрэг. Элсний адууны нэг онцлог одоо Голтой аймгийн төвдөрөөсөд оролцсон, ийшээ завхан ороод оролцсон энэ танай дөрвөлжин ганцхан хөхмөртөж биш тийм ээ. Энэ элсний адууны нөгөө урлаг адууны нэг онцлог байна та тийм ээ. Тийм чи ерөөсөө бас энд ч олон утрын адуу олон жил орж ирж байсан. Тэгээд тэрнээс мэдээж цус сэтгэл холилдож байгаа. Үйлдвэр сайжирч байгаа Монгол адуун дотроо. Тэгээд энэний бас нэг тийм төвчээр их баярлаг. Тэгээд идэж ууж байгаа юм бол энэ шар сул гэж одоо нэг хүний иддэг ургамлыг адуу өөрөө одоо маш дуртай. Энэ юмнууд чинь бол одоо энэ адуу тэнхээтэй байх, зоригтой байх. Тэгээ ер нь бол энэ л их сайн нөлөөлж байгаа нь бол одоо харддаг шүү дээ. Арай өөр. Одоо ингээ харж байсан чинь тэсвэр төвчээр явд. Монгол адууны цөм бол энэ хөдөөдөл байж шүү дээ. Багын тэр насандан баруун Алтай нутгийн хаан Таргалдуу хүн уяа заслаар морион уйж залгаад шин цагийн уяа заслыг нутаг усндан хэвшүүлсэн анхны уяач нарын нэг бол ган зэрэг алдарт. Тэмээс ч хэдүүгээ орон нутагтаа морь уйж байгаа уяачтаас ангуудаа үндэсний хувь надын хуулийн дагуу хөдөлмөрөөр үнэлүүлж Монгол улсын алдарт уяач олон төрч нэгэн шинэ мөрийг гаргаад байгаа билээ. Зүүн аймагуудаас хордон хорцадуу авчирч нутгийн хаан адууг сайжруулсан, уяаны шин цагийн дэг сургуулийг нутагшуулсан, уяачдын холбоогоо улам бэхжүүлж, олон залуу уяачдыг араасаа дагуулсан гээд эдний үеийнхэн Алтай нутгийн хаан морьтны их соёлын энэ цагийн хөгжлийн түүчэн үлээ. 2000 оны ихээр мөр үлээ. Шин цагийн үе эхэлж байгаа. Шин адуучдад сайжруулж байгаа. Хамгийн анхны баяр дуус адуу юм. За миний одоо хээр оцрог гэдэг юм өрөөндөө одоо би соёл өөрөө авчирч ирсэн. Хаанаас энийхээс Даргангийн нутгийн Чулуунбаатар гэж одоо Даргангийн тий тэр хил дээр шихүү байдаг юм хүнээс авчирч ялаа. За тий. Тэгээд энэ бас тэгэхэд бас миний найз тэнд бас отруудын дарга одоо хосууч генерал Ачин жоо гэж одоо олон жилийн найз маань тий. Тэгээд найз дээрээ бас одоо тэнд багт нь очиж Даргангийн нутгийнхантай танилцж олон сайхан адуутай хүмүүсээр орж
ингээ бас анхныхаа одоо авчирч тэгээд өрөөмөн соёлонд аймагт аман хөзөчөл. Тий. Тэгээ ер нь бол хаврын анхны жижигхэн одоо энэ наадмууд л одоо ороод эхэлсэн л дээ. Тэгэл тэр цагаас хойш бол ингээл одоо төрийн наадам, бүсийн наадам, сум аймаг баг гэдэг ер нь наадам бол наадам л доо. Тэгээ энэ наадмуудад бас нэлээдгүй бас амжилтуудыг гаргасан. 2012 онд Баян-Улгийн эмэг тулсан баруун бүсийн хурдмөрний уралдаанд хурдан бармарын буруу турдалж хээр соёолонгоон төрүүлгэлээ. 2013 онд баруун бүсийн завхны 90 жилийн онаатанд хүрэн соёолон төрүүлж улаалгадагаан хайрагдууллаа. 2017 онд төвийн бүсийн Өрөнгөн бүсийн уралдаанд хурдан алагдагаан хайргийн тав дурдууллаа. 2017 онд Ус аймгийн баруун бүсийн уралдаанд буурал морин хайргийн тав давхлаа. 2019 онд Баян-Улгийн баруун бүсийн уралдаанд буурал соёолон хайргийн тав дурдсан гээд анзаргалдартын бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг товчоод уршгүй. Генесийн дэд амжилтыг тогтоох 4249 хурдан морины уралдааны өнгөнд түүний хурдан өрн морь хайргийн таваар цагаан хөтөлтэйгүүр давсан түүхтэй. Энэ шинэ цагийн яг уяаны дэг сургуулиас өмнө одоо таныг эхэлж явах үед өнөө баруун Алтай нутгийн тар голдоохон уяа. Төв болон зүүн Монголын тар сунгаа 2-3 сунгаатай нэлээд урт төвтөр уяа. Энэ хоёрын зөрөө нэр гарч байсан. Тэгээ ер нь Энэ хоёрыг хэр нийлүүлсэн юм даа. бид нар бол ер нь яг л одоо яг л энэ төв халахын тэгэл дээр нь баруун Алтайхан уяаг бол хослуулад ялангуяа одоо энэ манай Зохон голын айсав дагсан сумууд энэ хойд сумууд бол ер нь бол марыг бол нэлийн бас эртхнээс барьж авч урт уйн дээр нь нэлээ юм гаргаж ирж ижил уралддаг юм л одоо юу байгаа. Зөв одоо яг энэ шин цагийн сүүлийн адуу бол энэ шал өөрчлөгдөж шүү дээ. Энийг бол даахгүй. Ер нь бол тар голцоо тэгээд нэг жаахан хурд нэмж хоолойчонд нь анхаарал тавьж уралдаж шүү дээ. За тэгээ аймгийн наадамд хурдан хээр азраг ам үзүүллээ. Ер нь тэгээ хээр азраг танай хохмортын сайн адуу, нутгийн сайн адуу хоёр нийлээд бас ахаа сайн адуунууд бий болсон биз. Тэ ер нь одоо би бас өөрийн энд гарсан унгаараа бүсээс бас айрыг хүртсэн хүн. Тэ Зохны 90 жилийн 2013 онд алгадаг одоо аригч байла. Тэр ямар наадам болсон ямар алгадаг ямар өгшөлтэй байсан. Алгадаг бол одоо над дээр энэ Алтай нутагт гарсан унаг байгаа. Хээр азрагын төлөв. Тэ энэ миний алга азрагын төлөв. Алга азраг Эрдэнэ цагаан азрагыг одоо мундаг азраг л да анхны л азраг энэ төлөв нь бол хааж газар л ер нь айрагт харж ирсэн. Олон ч одоо бас хүмүүст баяр баясгал авчирсан юм азраг байгаа. Тэгэд сайхан халингуу бас тэгээ халингуу маань бол бас энэ 100 чигийн удамтай одоо юм гоо. Тэгээд энэ хоёрын тохироо бүрдэж одоо би бас өөрийн унган адуугаар бас Зохонд юу ажижсэн. Айраг авчирсан. Хурдан морины уралдааны өгжлийн шин соргоо бүхний тэрээр нөхдөйхөө хамт Алтай нутагтан хөгжүүлж нутаг нутгийн олон сайхан уяачдыг нутгийн хаан залуучуудтай холбож давуу зүйлж ирсэн он жилүүд нэгэнтээ 20 гаруй жилийн түүх болон үлджээ. Морьт галуу тэмээх уяачдын шинэ галыг аймагтан анхудаа байгуулж уяачд нэгдэж нийлэн хурдан хөлөг мөрдөн уяах үүдийг нээж байсан нь одоо хэдийнэ хөвшил болж залуус дүүнэр нь улам өнөр өтгөн луул авалган авч явна. Ганцаарх хаа тухайд бол миний тухайд бол бас эрхэмлж явдаг ийм одоо сайхан хүч барилдсан хуура ахмаа юм байгаа юм. Би 2018 онд Говьалтай аймгийн Баяр Цэнгэл наадамд одоо дааг төрүүлгэж одоо сонгуул дааг төрүүлгэж одоо соёолын хязгаал өрөө айрагдуулж анх одоо ингэж том наадмынхаа өмийг нээсэн юм байгаа. За тэр жил бол ганцаарх хатагаа танилцж гал уяа саахалт байж одоо ингэж ахыхаа одоо хэмрээ салхинд дор бууж хурдан мөр уйж эхлээд одоо түрүү айрыг аваад эхэлсэн. Тэр цагаас хойш Говьалтай аймгийнхаа Баяр Цэнгэл наадамд одоо түрүү айрыг алдалгүй одоо 7-8 жил ингэж уралдлаа. За тэгээ ганцаархын тухайд бол одоо үндэсний Баяр Цэнгэл наадмын одоо тухай хууль 2002 онд одоо шинжлэгдэж энэ цолны болцол гэж юм гарч ирсэн цагаас хойш одоо Алтай нутгаас төрсэн
анхны одоо нутагтай уяа. Тийм нутагтай морой уяад одоо үндэсний хоёр наадмын тухай хуулийн дагуу одоо цол хүртсэн одоо цор ганц уяач л байгаа юм л да. Ганц зэрэг ах маань одоо эр хүний тухайд ч нутаг орныг одоо өдөрдөж явсан улс төрчийн тухайд ч хурдан морийг одоо уяж цааж байгаа одоо алдарт уяачийн тухайд ч бид бүхэнд маш өлгөр дуурайлалтай одоо ийм сайхан ах маань байдаг. Тэгэхээр ахыгаа их хөндлөж явдаг. Тэгэхээр Монгол улсын алдарт цаас ганц зэрэг бол манай яг Завхан гол байна. Завхан голын багаас төрсэн одоо ийм алдарт цаас нутгийнхаа одоо олон сайхан мордыг аймаг бүсэд даншигт оруулж ингэж нутаг орноо одоо баярлуулсан. Нутаг орныхаа бахархал болсон юм алдарт уяачаа. Монголын хэлс ялангуяа Завхан голын айсав нутгаас би бас ярьдгийн. Ер нь бол олон сайхан уяачид хордон мордол төрсөн. Тэгээ энэ бол одоо дээр үеийнхээ адууны огшилч байна. Дээр нь одоо яг отрын бус олон газрын одоо адуунд бол нутагшдаг учраас огшил их гаргадаг. Тэгээ манай дээд өвгд маань бол адуун дээр их анхаарч ирсэн. Манай сумчин бол одоо бас төмөн адуутай сум. 18 онд одоо Монгол улсын алдарт уяачийн баяр наадмын төмөн адууныхаа баярыг бас нутгийнхантайгаа давхар хийж ирсэн. Тэгээ ер нь бол бас их онцлогтой. Энэ тэр бүгэн сүмийн адууч нь манай нутагт хүртэл их байна. Хурдл нь одоо жишээлх юм бол яг энэ Монгол хэлснээс одоо аймгийн алдарт уяач давгаагаан одоо адууны огшил төр миний бормор одоо эндээс бүс аймагт одоо орж бас л одоо их сайхан оролцож ирсэн. Монгол улсын алдарт уяач Төвд Нэмийн ганц зэргийн хурдан хөлөг мордын энэ л олон айраг төрүүнээс хоёр сайхан хөлгийнхэн түүх өөрт сонин. Их Монголын элсэн дэн тэнцсэн хөхмөртийн унган хоёр уянаа энэ л нутагтаан уяа соолгын даруулан засгийн газрын тогтоолтой үсгийн уралдаанд шин цагийн адуутай шансыг сорж төрүүлгэж айрагдуулсан сайхан түүх бүтээсэн билээ. Баруун бүсийн даншиг хурд наадмаас одоо бас нутгийнхаа хоёр морийг оруулсан. Яг Монгол хэлсэнд одоо төрж байцсан. Тэгээ энэ бол одоо бас манай одоо баруун талын вайчдын хувьд ч зүгээр энэ одоо энэ их шин цагийн хурд нэмэгдэж байгаа үед одоо нутгийн адуу оруулна гэдэг бол бас тийм ч амар ажил биш байх гэж. Буурлморны удам огшлол яг танай нутгийн хөхмөртөө яг хэлсний ямар одоо буурлмор бол Завхан гол баг. Тэг манай зэ хүүгийн л одоо адуу. Ямар дараагаас эцэг нь. За эцэг эдэр дээд өвг нь бол одоо Пүрүү гэж бас их адуун дуртай мундаг хүн байсан л да. Тэгээ тэр хүн бол нутагтаа бас адуу сайжруулах талаар бас нэлээдгүй бас гадны дотны азар зэрэгэлдэх аймагуу Завхан увсаас авчирч ирсэн. Тэгээ тэрний одоо нэг хонгор азаргал гэж ярьдیں۔ Тэгээ тэрний л төл гэж л ингэж л одоо ярьдیں۔ За тэгээ ер нь жишггүй амжилтууд бол гаргасан л да. Одоо нутгийн адуу хөхт. Орон суурин сууж төрийн аль башиж өвийн бидэн сэрхэлсэн ч тэрээр хөхмөрт рүү гал байсыг л давхна. Нутаг усны ахан дүүстэйгэн яг л урдих шигэн чи хайволж тоглож наадан залуус дүүнэр тан үг сургаалan хэлж хүүх түүхийг нь хүрнэж явах нь түүнд сэтгэлийн их хамраг молон хэдлүүлдэг ажээ. Жохмол өөрн хүртлэрлээгүй уралд эцэг нутаг цүнхийн хонхор өндөр бараан сураг хайрхан харуул хайрхан дууд өөлд сул өвснийхэн толгой хэрийн салхина намуухан бөглөж дээдсийн түүхийг өрнсөн өстөрсөн нутаг ус. Тэгээ миний ээж аав нь Шарав гэж хүн. Одоо морь үйдэг л ерөөсөө ажил нь тэр. Дээр үднэгдэлд одоо 3 азар гадуу нийгэмчилж 3 хүүхэдтэй 3 азар гадуу гэжсэн. Одоо хөрөнгөн тэр байсан гэж байгаа юм. Тэгээ морь их сайхан уу, морин ч их хошуу одоо ойр хавьдаг сайхан. Миний ээж бол 18 нас хүртэл морь онсон. Тэгээ биднийг одоо морин дуртай болгож одоо морины тухай ярьж, түүх намтар ярьж өсгсөн хүн бол манай ээж. Аав маань бол сайхан алхаа гიშгээтэй жороо морин дэх дуртай хүн байсан. Тэгээ энэ багаас одоо ингээд манай одоо туслан энэ одоо наран булаг одоо цүнхийн гол энэ хойчоо энэ өөлдгээд яг л одоо манай миний хүүхэд байхдаа хөд нөцөнгөөж өссөн газар. Тэгээ одоо энд л одоо хүм болох одоо эхийг тавьсан. Тийм учраас одоо эцэг их луга энэ өвөг дээдэс тэгээд энэ нутаг усыг л яаж их сэтгэлдээ хүндлэн дотроо их баримтгаж бодохын юмд л одоо монголчуудын нэг
Тэр дэлхий дээр ондоошж ялгарх юм бол энэ хүндлэл гэж би ойлгож энэгээр л одоо бас нэг өдөөдөө бид нар явцгааж энэ даа гэж л. Одоо тэр харагдж байгаа өндөр дуу тайрхан гэн. Тэгээ ингээ хоошлоо тэр танаа аавын төрсөн энэ өндөр ураа. Тэгээд өндөр ураа чинь хоошойн толгодуу чинь дор бүрнээ нэртэй өндөр урааны хойд тол ацтлгаа гэж байх шиг майхан толгой халзангууд тэгээ энэ хоошоо орхимжит гэж зам болвор энэ орхимжит бол одоо яг орхимжоо нэмсэн лам шиг тийм улаан нэмэрхтэй. Тэ одоо орхимжит ол их бас манай нутгийн шүтэж хүндэлдэг тийм ээ. Хүндэлдэг. Манай ээжийн одоо тэр суур хайрхан гэж тэр харагдж байгаа. За. Улаан уулын одоо яг өөр буусан дээр төрсөн. Ижим минь сайл сүгэ хийдэг, аав минь одоо мал сүргээ адгуулдаг энэ одоо манай гэрийн бүр энд байгаа. Энд манайх одоо нэлээ өргөн айлсдаг ийм газар энэ өөлд гэж. За ингээд энэ хойтлын намхан бор толгод одоо ээж минь ингээд өглөө ороод гарц суудаг, сүүнийхэн цастыг өргөдөг. Энэ бол намайг хөөхд байгаад хамгийн өндөр юм шиг одоо толгод ингэж харагддаг. Энэ толгодон дээрээс энэ одоо тойрсон бүх уул ус харагддаг ийм газар байгаа юм. Манай энэ баг бол одоо Монголын их амар хамглан. Ингээ хойтлороо зохгон гол Монголын ихэлс ингээ уртлаараа бас ингээ илс хөрөлдсөн. Тэг хин дуртай нэрэд бас энтэй машин, энтэй мотоциклтэй ч юм уу яваад ээж болдгоо. Тэгээд одоо их тайван амгалан. Одоо урд социализмын үед бол сардаа нэг л удаа машин ирүүл ирдэг. Бид мор тэмээгээр бүх юм залгуулдаг. Энэ их онцлог. Тэг ер нь их тайван амгалан. Юмд яардгүй ард түмэн л энд амьдрна. Цас тайрхан хөвч ханга элсэн манхан цагийн уртаа хойраагүй эгэл төрөгтэй Одос сургамалан түн борол дэдсэмэн Ортын дохдгийн тастай их хорон минь Яач вэ гэдэг зөвхөн тумтай хурдан адуу үед сан олон айраг түрүү хүртхийн нэр биш. Морьтны их соёлыг тээж, түгээж, эрхэмдэн дээдлж явах учиртай гэдгийг ган зэрэг алдарт үнэт зүйл ам болгож явдаг нь юухнаас ч болов харагдаж байлаа. Ёс жовдаг хурдан морины эдэл эргэл аль бүхэн цэгцтэй, альва бүхэнд туйлын хүндэтгэлтэй ханддаг нэгэн. Энэ одоо олон би бас хосууруу тэйлгэж бас бэлэгшээж авч явдаг хүн. Миний хосуур бол одоо манай энэ Төв аймгийн багш маань энэ одоо Монгол дээр анданда омбочоо Сэрэн Бунц гэж одоо багшийнхаа нэрийг хэлчихлээ. Тэр хүн намайг боронд орж байхад бас нэг 24 жилийн өмнө өөрийнхөө хосуурыг өгч ирсэн. Тэр одоо энэ чинь манчны оттой шавийнхан жамбулсрын алдархны одоо дээд улсууд нь. Тэгээд энэ хүн бол одоо шиний мөр дахкуна миний хүү тэгээд чинь овон багшийнхаа хосуураар мөр хосж яваад гэж өгсөн. Тэгээд энэ улс улсгийн 25 жилийн аваас хязгаал өрөөнд төрөл соёлонд ам хөзүүчсэн гэлээ. Тэрийг хосчихсан хосуур гэж. Тэр энэ хосуурыг надад өгсөн. Тэгээд энэ би их бэлэгшээж ингээ авч явдаг. Тэр одоо тэр том тэрийн наадны түрүү мөгнө хосч байсан хосоор энэ Монголын элсэнд энэ хурдан буурал мөрийг хосох хувь. Тий, хувьтай. Тэгээ энэ хэдэн одоо 100 дамжаад явж шүү дээ. Тий. Тэгэхээр би бол өөрийгөө бас тийм том хүнтэй одоо бас багшийн байдлаа болж тэгээд одоо эрдэмнээс гадна одоо морины эрдэмд бас тэр хүнээс үг дуулж сонсож одоо явж ясандаа бол одоо энэ асар их бэлэгшээж байгаа. Багш маань бол одоо хамтал бас уралдаж мор уйж ингэж л явж байгаа гэж боддоо шүү дээ. Эрт цагийн хүүхдүүдийн эрвэлж аваад амалгаа. Энэ бол 1946 он буюу ардын хувьсгалын 25 жилийн ойгоор төрүүлсэн Төв аймгийн уяач онцог болж ирэн саарл үрээг унаж төрүүлгсэн уралдаанч хүүхдийн аваад амалгаа. 100 насыг зоогдсон онцог болж иргаа буюу олон омбочаалам эмээ үнэлэгдсэн тэр ном тууралын тогож байсан эмээл усуур энэ малгай тэргүүтэн түүний номын шав алтай нутгийн алдарт уяач ганцаргийн хойморт дээдлэгдэн залгажээ. Багшийг дээдэлж багшийн итгэлийг хүлээхийн
эрхэм учир инэ. За энэ миний одоо яг морины ажилд өдөр тутам барьдаг одоо төв халахын бол төрөүний хосуур. Манайхан бол одоо бас ер нь бол яг л бид явдаг хосуур гэж ингэж хэлдэг юм. Хосуур маань байна. За ингээд бас уяач болгон энэ морин таартай Монгол төм маань бас энэ хотон гэдэг шууг бол үе үе бэлгшээж ирсэн. Тэгээ энэ хотонгийн одоо хошуугаар нэг хурдан морь нэг миний гарахаас өмнө над дээр нэг одоо нэг хүргээтгэхээсэй гэж бодчих юм л. Тэгээ энэ хотонгийн хошуугээс одоо морихтаад одоо ингээл хүмүүсээс бас юм осоор уламжилж ирээл ингээд авч явдаг юм аа. Тэгээд энэ бол тийм учиртай осоор байгаа юм. За ингээд за энэ миний бас наадманд барьдаг хосуур байна. Сайхан холсон хосуур. 5 насны морь дөхөж байгаа бас уран хүмүүсээр бас нэлээд олон жилийн өмнө хийлгэж барьж байгаа ийм хосуур. Би бас одоо юмд их уулцсаа хийх дуртай хөөн. Тэгээд за энэ одоо буган хандгай авираар хийсэн бас ер нь одоо энэ буган хандгай энэ цаа бугны авираар хийсэн хосуурууд бол ингээд уяан дээр явж хахад нэг жаахан тийм жижигхэн юм тойроод байдаг гэж хэл ам одоо янз бүрийн юм байгалийн бас юмнаас ус ингээд уяа юмд хамгаалт болдгоо гэж хуучуул хэлдэг ийм хосуурууд бас байгаа юм. За тэгээд энэ бас их өрн хосуур байна. Энэ одоо шинэ цагийн бас энэ гадаадын юм хосуур байгаа юм. Морин дэх зөөлхөн одоо морины эмзэг энэ гиз зөөлөн арьс усгад бол их тохиромжтой ийм хосуур байгаамаа. Энэ тэгээ миний л одоо бас мор маланд хэрэгэлдэг одоо маланда наадамд авч явдаг юм л миний л одоо хэрэглээний зөвлөгт байна. Миний имэйл бол одоо хүрээ самбуу гэж одоо имэйл миний өндөр багшийн одоо надад одоо үлдээсэн юм үнд зүйл байгаа. Тэгээ энэ имэйл маань бол бас олон наадам олон одоо төмний тогсон ийм анх одоо надад төрийн наадмын ариг төрөө одоо авч өгсөн энэ хээр азраг маань байгаа юм. Одоо энэ хээр азрагаар дээр миний тамга хүртэл ташаандлогон дээр нь байгаа. Энэ хээр азрагын маань одоо их уран хүмүүс одоо бас би хийлгэж ингэж такси байгаа. Тэгээд медаль нь авах. Медаль нь одоо тэр хамгийн дээр байгаа анхны медалууд нь тэр байж. Генсийн тэр том амжилт дэлхийд бүртгүүлэхэд одоо энэ хөрмөртөг оч оролцсон. Энэ хөрмөр маань одоо бас нэг нэлээд дэшээ гарч ирсэн. Тэгээд ийм сайхан оролцсон. Тэгээд тэр генст одоо оролцсон түүх бүтээлцсэн учраас би энэ мороо ингэж одоо бас хөрлөөр хийлгэж байгаа такси. Медаль нь одоо энэ байна. Генсийн медальтайгаа ингээд 2 алтан медаль байгаа. Ерөөсөө энэ ховдын булганд соёлонд 80 жилд нь төрүүлээд тэгээд нийлсэн жилээ дахиад нэг очсон. Тэгээд бас төрүүлсэн. 2 төрүүлсэн. Энэ нэг алдарт бормор маань. Энэ бормор маань нутагт одоо хөшөө сүндэрлж байгаа. Энд яг их загварын ингэж зэсээр хийлгэж би бас ингээд тагсан. Бормор одоо манай аймгийн алдарт байж давгаа гэж мундаг буурай одоо аймгийн 50 жилийн огоор одоо хээр соёлон жишггүй одоо төрүүлж ирсэн. 90 онд тийм. Тэр хүний л одоо огшил дээд өвг нь бол одоо зулын цагаан азрах гэж их мундаг азраг байсан. Тэдний дээд өвгд аймаг сумдаа бол тий одоо манай сумын. Тэрний л одоо огшил. Мар бол бас л одоо би ням гэрлэг шиг
одоо давгаан хөө дүүгээс л одоо надад бас өстөө хайгаал ирсэн авсан. Тэгэл одоо бас соёолонд л одоо би оролт болсон юм. За тэгээд би шүтлэн дээр нэг оролцож яхад нь бас харж ирсэн. Тэгээд энэ бас гайгүй хараач чаддаг байна да гэж бодоод тэгээд соёолондоо навчраа тэгээд ер нь ах та бас энийг нэг уяачаа гэдэг асуудалтай байна. Тэгээд бормор соёолондоо аймагт амун үзүүллээ. За тэгэл хоёр тод манлагийн энэ Баяул улс их том наадамд төрүүлж байлаа. Тэгэл 4-5 хоногийн дараа энэ халууны 50 жилийн бас төрүүлж байлаа. За тэгэл соёолондоо болж ишгүй байлаа. Тэгэл хавцсан жилийн аймагтаач орж байлаа. Нийлсэн жилийн одоо баруун бүсийн хурдад 2012 онд одоо ташуур хөдөлгөлгүй бол одоо гурвалж ирсэн. Жишггүй ч олон адуу оролцсон. Тэгээд одоо энэ тентгээ сайжруулагдсан. Тэгээд ч одоо ачаагийн хонгормор отгоносон тод уйж очиж дөрүүлж зохны саадганы хэрмэр аман хөзөдөж миний бормор гурвалж ирсэн. Дарганбаатар бангийн хөшөөний нуур могоо хийдвэл Засагтан аймгийн томоохон орон хийдийн нэг байлаа. Түүний аав төвдний мгайж энэ хийддэн шавлан сууж байсан гэдэг. Дэлгэр хутагтын ажилтай энэ сайхан орон хийдийн олон сайхан умтай дээд сургуулиудынхаа уншинтэй ном судрыг гам зэрэг алдарт энэ цагтч дээдэн хадгалж дахин шүтэж байна. Нуурмага хүрээ гэж одоо бүх эрдэм датсан бүрдсэн юм том хийд байсан. Тэгээ бас л мөн одоо тухайн үеийн одоо салхинд өртөж ингээд лам хуургууд нь бас нэлээл бэрхшээлийг үзээд ингэсэн. Тэрний улбаа одоо номтой улсууд их үлдсэн. Тэгээ манай аав бол бас тэр хийдэд одоо бас 10 жил суусан. Би тэр хүний одоо отхон хөө. Тэгээ аав маань бас намайг дунд сургууль баахан ангид байхад бас тэр өдөө одоо бас хяналттай үед бас энэ эрдэм номоос бас өвлүүлсэн. Тэгээ энийг гаргах үед нь гаргаарай гэж. За тэгээд одоо миний одоо тэр номын багш Төв аймгийн Манчрын одоо тэгээ одоо ном эрдэм морны одоо багш маань бас ингэсэн. Тэгээд дайлын хутгад Жамсран зүг төрөвчийн дүрд манай хошууны хүмүүс их шав орж манай одоо дээдсүүд их одоо ном эрдэм таалж исэн. Тэгээд одоо энэ дараагийн дүр энэ одоо хутгад багшд би бас шав орж олон жил одоо багшийн барилгатай ингэж яваа. Тэгэл одоо олон сайхан одоо энэ далай багш энэ тэгэл ном эрдэмтэй хүмүүс сайхан одоо энэ манай Жодоорн Бүүчи багш манд одоо 18 онд би бас нэг ажил төрөлтэй үед нэг дэмжхийн банд тавиулж байлаа аймаг баруун талд энэ улс яриад одоо сүсгтнүүд ирж ирсэн. Ийм одоо бас буян номын имийг бас цааш нь энэ өвгдээцийн буурлуудынхаа аавынхаа имийг бас цааш нь би одоо бас арвижуулж ингэж явж байгаа. Энэгээр байгаа номнууд бүгд л одоо дээдсийн ном одоо бүр Дали багшийн өөрийнх нь одоо энэ дөрвийн өгсөн жунтагтай номнууд байж гэн одоо бүх олон төрлийн номнууд байна. Тэгэл энэ бурхтууд нь бол бас ингээд өв залгасан ч юм байна. Одоо ингээд цааш нь арвижуулсан ч зүйлийн юмнууд байгаамаа. Үндэсний шашин соёлоо одоо энэ авж үлдэнэ гэдэг энийг одоо дээд тавина гэдэг бол дахиад бидний энэ улс орныхоо хойч үед л одоо хамгийн чухал асуудал болов гэж боддог. Ер нь одоо шинэ цагийн адуучдын залуучууд бид нар бас ингээд сайхан бас л огшил гарч штэ. Тэгэл энэ бол хүний хөдөлмөр хичээл тэгэл нэг л тохироо бүртгэнээс болж л хурд чинь тэрийг л дагж штэ. Тэгээ энэ мундаг том алдартай суутай ячтын энэ одоо яриа хөөрөө тэдрийн гаргаж байгаа энэ огшлууч энэ орон нутагт бас л ирж штэ. Тэгээд энэ манай одоо морины холбоо зүтгэлтнүүд ялангуяа одоо Говьтай аймгийн морин спорт баяртай холбооны тэргүүн одоо анхны тэргүүн гомбч удараачих нь одоо магнайсран сандрын магнайсран гэдэг одоо ингээд саруул төгсгөөд нэг сайхан залуу болсон. Эдгээр бол энэ адууны өгшлийн төлөө бол юм хийж байна. Энэ дээр бол би бас бахархалтай байдаг юм. Тэгээ энэ бол өнөөдөр одоо бүх нийтээр энэ соёлд оролцож байгаа учраас
Тэр нь нэг юм байх энийг хүлээн зөвшөөрч хүндэтгчл явах хэрэгтэй асуудал. Альч газрын наадмын эрхэм сайхан чимэг нэгэн цөмн төрүүлж яригдах түмний хүүдийг варианд орохыг нь тэс чадан хүлээж өөрийн хүний ялгалгүй ансах чигтэн өөрч баярлан хаардах түмэн олон үзэгчид тэр бүгдийн мэлмийн сонрыг төвднэмийн ганзар гэдэг нэр өхмөртийн улстай зүг ялаахан эртний их барилдлага гэлтэй. Сайн бүх морийг нутгийнх нь уул ус дагаж очиж өвгдээсэн зүг нааддаг гэж хуучуулын үг байна. Тэгэхээр эн чинь төмөн олныг баярлуулж төрийн үйл хэрэгт оролцож байгаа энэ том үүргээс гадна одоо тэр аав ичи ахан дүүс тэгэл өвгдөөс яг одоо цуг наадж байгаа. Тэгээ тэд нар ч л одоо түшиж хамтал байгаа гэж би боддог. Тэгээ мор сайхан аригд төрүүлээд одоо наадам энэ талбаар руу ороод ирэх чинь тэнд байгаа бүх хүмүүс миний садан төрөл нэг их л өндөр барилгатай усуд тэр өг тэнгэрийн дор наадаж тэргээр баясаж төмнийг баясуулж надад одоо баяр хүргэж гэнэ гэдэг бол бид нар бол их л барилгатай хүмүүс тэр олон түмэн Тэр зурхай дээр очисон тэр өдөр одоо таны морийг төрүүлж явахад очисон хүмүүс бол тэг бас л одоо бид нар бас л урд насны их л жанлуу барилгатай усуд энэ наадмны дээр байх тэр мор айрагд төрүүлэх тэрийг харах тэргээр баясах тэргээр би өөрөө баясах одоо ингээд бүх юм цаанаас авчиртай байх гэж байна. Одоо энэ сүүлийн жилүүдэд бол яг чигд маягийн бас хөгжил уяаны эрдэм ер нь энэ шин цагийн адууч нь бол нэг нийтийн бас нэг юм нэлээд тийм төлөвс болж байна гэж ойлгож байгаа. Ер нь бол дов гэд та хэллээ. Би боддоо шүү дээ энэ уул алтай хангай хаанч очсон тэр одоо лус савдагт нь тэндхийн хүмүүст нь мөрөг залбираад тэгээд одоо тэр хүмүүстэй байхгүй ч гэсэн байгаа юм шиг яриад эдээ бодооныхаа дээжийг өргөөд ингээд явхлаар чинь ястай бүхэл юм танил юм шиг болоо тэгэл уралдаж байгаа. Ер нь бол зөөр өгөөж гэх юм бол би одоо бас нэг 12-3 бүсийн даншиг наадамд оролцсон байд. Тэгээд түүхт бас нэг 2-3 аймгийн ойд очсон байна. Одоо 4 ч одоо том түүхт ойд. Тэгээд ингээ харахаар энэ одоо надад Баян-Илгээ Завхан уур хангай Тамана аймаг гэдэргэл ингээл одоо оноо хавд би бас л одоо олон ч одоо бас маар орж ил байсан тэгэл. Тэгээд энэ ингээл очихлоор энэ би тэгжэл боддоо штэ. Тэгээд ер нь энэ уяач хүн мортой нөхөрсөн хүн бол төвчээр лөө явдаг. Төвчээр их сургуульд сурдсан байна л гэж би бодож байгаа шүү дээ. Хит хулаараад юм уу ер нь одоо тэр адгах тэр хор шаргад нэг юм яриад байна. Тэр л ер нь арилжээж л хуучуулж ярьдаг. Тэгжээж л бас юм. Бусдаас эн чинь манай аймагт энэ олон одоо залуучууд олон сайхан уяачид энэ Монгол даяараа халах төмнөрөө байж штэ. Одоо айраг түрүү дотор нь боддгоо ир хөнгөж хэн байх вэ? Тийм учраас энэ дээр би зүгээр ер нь төвчээр л одоо хэрэгтэй. Би мормал уйж би бас өөрөө яриа хөөрөөдөл хүн. Гэхдээ мормал уйж яхад наадамд одоо мормал гаргаад ирж яхад тэд нар бол болжгүй л жаахан тийм чимээг өхөн л ер нь байдаг. Тэгээд аянда тэр хуваартай юм аа л одоо хүртэн. ер нь одоо мөр сайн такбахнэ гэж за яг сон тэр сонгон дээр энэ тийм зүүн савин зүүдмэд тийм тохиол байдаггүй ганцраг алдартай. За тэр бас байна. За ямар тохиол байна. Би 2012 онд тэр Баян-Илгийн даншигт ингээд манай энэ уяагалаараа хөдлөх гээд ингээд бид нар явжсэн чинь урд өдөр нь шонгийн дээдэл дээр морморны харалдаа нэг жаахан тийм танихгүй жижигэн шуурж өндөглөөл. Бүр өндөглөө. Тий. За. Яг нэг хөлнөөс нь хөндийнхэн шиг хоёронд гаргал. Тэгээ би газарт. Тэгээд би одоо бас хүүхдүүд бити хөндөөрөө гэдэг ингээд чулуугаар бас нэг сүйдэрлэггүй шиг алсаас нь хянаад. Яг өглөө очих гэж яхад миний нэг жороо боргүй байсан. Ирж бас яг харалдаа наадалт нь унган бас босоогоор гараал. Тэгэд бодчихсэн тэр ихний сүргөөл тэгэл одоо залбираал
ер нь энэ хойд зүгт бас нэг юм байгаа ч юм уу тал гэж бодож ирсэн. Тэгээд нэг ер нь нэг тиймэрхүү бэлэг. Дээр нь тэр Баян уулгийн 80 жилийн үед 2000 одоо 20 онд очсон байхад одоо зураг нь одоо манайханд бол байдаг юм хүүхдүүдэд өглөөмөр гарах гэж яхад нэг маран бид нар нэг жаахан тулаад нэг ояндар нэг төр амс гэлгэж яхад барьж ирээд бүргэд гэдэг шоу шонгийн тэр ир суул яах вэ? Бүргэд. Тий. Тэгээ бид нар бол дууч гаргаагүй юм дөө нисэн нислэн тэгэл харсан. Тэгэл одоо ниссэн. Тэгэл тэр өдөр миний хоёр соёолон нэг нь төрүүлж нэг нь амаа хүзүүдэж. Тий. Тэг хоёр их мөр мордуулсан миний холмор одоо тэр нөгөө нэг үздэг шалгадаг хашаа хүртэл 17-8 гэр өнгөлж жагаад тэрлүү жахан даяараад төв эндээс олон одоо морд ирсэн. Тэгээд миний энэ нутгийн буурлмор хавчигтаа араас яв сайхан төрүүлчихсэн. Хоёр соёл угсраа. Тий. Тэгээ хоёр соёл угсраагаар орчлоо. Тэгээд ингээл бодглохлоор бас нэг энэ байгаль дэлхий чинь нэг зүүн бэлгээр бас нэг цаанаас нь нэг одоо юм бас л байдсан байна даа л гэж. Эний чинь би зүгээр бодохдоо энэ нэг харсан юм хэмэр гэж яриад байгаа. Тэр үүгдээ бидний хүний хэмраас илүү тэр уул алтан тэр нэг усуудаа тэгэл юм л нэг зүүн совн нэг цаанаа нэг юм өөр байт юм бол гэж л ингэж би бас сонин юм тохиолсон. Төвд нэмийн ганцраг бол зөвхөн яаж төдийгүй мөртний соёлын нэртэй зүтгэлтэн айд хотод дундааж аймаг орноо удирдах явахтааж нүүдчтийн их соёлын оргилуулсан урдмар их соёл түүний эрхэм жодог ухнээрэн бусдыг анд үжэлж явдаг Хөхмөртгийн бурал уяачдын цолих ухааныг энэ цагийн хөгжил дэвшилтэд хослуулсан шин цагийн уяач. Одоо цагийн залуучууд хотчиж тэгээд ер нь ямар хамаатай гэж бодох үгүй. 7 сарын 11, 12-нд энэ өдрүүдэд наадаж амарч дэлхий дээр монголчууд нэг байгаа юм шүү. Одоо байгаа юм шүү гэдгийг чинь гадна дотны улсууд нь хүртэл энэ наадмаа хийцгээж байгаа үст. Тэгэхээр энүүгээр чинь энэ юм харагдаж штэ. Энийг энэ хойч үеийн залуучууд ялангуяа энэ одоо хичээлийн одоо програмд бол энэ Монгол 93 наадмын талаар бид нар бол оруулах хэрэгтэй. Бид гадна дотны юм их хуулаад хатаа голнош байгаа юм бүр их баримтгнаас нь гаргаж баримтганд нь боож өөрсдөө шингээж үр хөвгтөө өвлүүлэх хойш үедээ энэгээр бахархуулах юмыг л хиймээр байгаа байхгүй юу? Юмыг бол шүүмжлэх бол тун амархан. Гол нь л одоо сайхан сэтгэлээр хандах юм шиг. Энэ гарч байгаа ом маань одоо Монгол түмэндээ Монгол эрчүүдтэй түүний гэр бүл өөр хүүхдүүдэд одоо өгөөж баян тэгээ ёстой нөгөө эрүүл байвал эргэжлийн наадам ойрхон гэж манай одоо их зохиолч нацагд орж байгаа альдсан байл. Тийм учраас одоо бид нар бол ам бэлгээ их өндөр байлгая. Сайхан үг гэдэг бол ямар одоо нөгөө аливаа хөл шаардах гэж байна. Сайхан үг болгоныг нэгэндээ хэлж тэгээд одоо Монгол морины босоо цагаан хиймэр өнөд Монгол түмний маань ивэж эрүүлэн саруу сайхан байж гарч байгаа одоо жилдээ морин жилдээ одоо энэ гал морин жил гэдэг бол их сайхан. Энэ морин жилдээ одоо төмнөрөө л одоо цэнгэж наадаж төмнөрөө амгалантай байж тэгээд одоо эрүүлэнх байж мөн цаашлаад одоо сэтгэл баян бол бусдын баян босд зөөлөн дагаа баян байдаг гэж ингэж айлддаг. Энэ ёроолыг өргөн тавья. Алтай хангаан айлсуулан шаргалдах Монголын их элчний хормойд тэрл дэндүү их амар амгалангийн дээд ах үед дээдсэн голголом том бадрааж яваа Хөхмөртийн үеийн нүүдчдийн удам залгасан
Энэ цагийнх нь сайн сайхан явна. Тэр хүмүүсийн нэг Монгол улсын алдар туяаж төвд нэмэн ганцрагтай уулзаж өхмөртийн төвөргөөнийг та бүхэндээ хүргэлээ. Та бүхэн сар шиндээ сайхан шиндээ.